За сайн байцгаана уу? Тавтаасайгаа орцгож гинөө. За намайг Ганц Өхөө Майдраа гэдэг Улс нуурын айсаа улсын тусгай хамгаалалтай газар нутаг цагаан шувуу дархан цаасд газрын цагаан шувууд хэсгийн байгаль хамгаалагчаар ажилладаг. За миний би 2014 онд ерөнхий боловсролын сургуулийг суралцсан. 2018 онд одоо Монгол Улсын боловсролын сургуулийн түүх нийгэм ухааны багш мэргэжлэр бол суралцж төгссөн. За 2021 онд магистрийн зэрэг хамгаалсан. За цагаан шувуу туул нь Монгол Алтай нурууны салбар улс бөгөөд Өргөн нуурын хойд бээр улсын хил давныг үргэлжилсэн томоохон нуруу юм аа. Цагаан шувуу туул нь өндөр уулын ян сардаг, тайг, уулын хээр, ойт хээр зэрэг өрмөц одоо хэв шинжийг харуулдаг. Гадаргын өндөр 2500-аас 3500 м өндөр хооронд хэлбэлцдэг. Хамгийн өндөр цэг нь далайн түвшнээс дээш 3496 м өндөрт оршдог. Цоохор ирвэс, янгир ямаа, харгал, халиун буг, бадан хөдөр, алтай хойлог зэрэг хөгтөн амьтнаас бүрддэг. Дархан цаасд газрын хэрээ нуур орчимд 50 ногогтонд хамаарах 140 төрлийн 229 зүйлийн ургамалтай. Цагаан шувуу туул нь Улс нуурын айс сав улсын тусгай хамгаалалтай газарт бие даасан мужийг төлөөлдөг өндөр уулын экосистем юм аа. За миний хувьд бол байгаль хамгаалах ажлыг бол игээдэг үйлс гэж боддоо. За манай аав бол идэвхтэн байгаль хамгаалагчаасаа тэгээд байгаль хамгаалагч хүртэл 14 жил ажиллаж ирсэн. За энэ одоо аавынхаа үйл хэрийг бол цаашдаа өргөжлүүлээд одоо хийж байгаад бол их талархуйтай байдаг. За хүн төрөлхтөнд тулгамдж байгаа асуудал бол яалтчгүй одоо байгаль орчингийн асуудал байгаа юм аа. За байгаль бол шалтгаангүй үр дагавар бол байдаггүй. Хүний буруутай үйл ажиллагаанаас үүдсэн цөлжилт, уур амьсгалын өөрчлөлт, одоо ус гол горих ширгэх гэд олон асуудлууд бол бий болж байна. Харин бол монголчууд байгаль хамгаалах арга ухааныг өөрсдийн нүүдлийн өв соёлоос бий болгож хүрээлэн буй орчны тэнцвэртэй байдлыг хангах талаар бол одоо хууль дүрм мэт одоо мөрдөж ирсэн ийм арт түмэн. Монголчууд бол байгальтайгаа айдуу зөөлн харьцаж, насан зохицож амьдарч ирсэн. Энэ байдал бол одоо орчин үед бас алдагдаад байгаамаа. Ер нь бол цаашдаа байгаль хамгаалах, байгаль экологийн талаар бол түгээн дэлгэрүүлэх одоо ийм хэрэгцээ шаардлага байна гэж одоо миний зүгээс бол харж байна. Энэхүү хөтөлбөрт бол миний хувьд бол өөрийнхөө одоо туршлага дээр суйрлаж шинэ одоо шинжилэн судлах арга зүйг ашиглаж сургалтын үйл ажиллагаа явуулъя гэж одоо бодож байна.